За сайн байна уу. Өнөөдрийн подкастын сэдвээр би тэд маш сонирхолтой юм ярих чинь. Маркетингийн аргаар одоо салоныхаа сандал бүрийг дүүрэн цаг тутамд яаж хүнтэй ойлгох вэ? Одоо тэр ноу хава хуваалцахаар хоёр зочин маань ирсэн байгаа. За эхний зочин маань бол ээсэс салоны захирал Соня Амос Академийн багш байж байгаа. Сайн уу. Инфо подкастыг үзэж байгаа хүмүүстээ өнөөдрийн мэнд хүргэе. За хоёр дахь зочин маань Близ салоны захирал Амос Академийн маань багш Хонгор Зул хоккей ягш маань байна. Сэдвээ гоё сэдвэр эхлэнэ. За тэгэхээр тойрын ингээ маркетингийг харахаар шал өөр хоёр уур амьсгал мэдрэгддэг байхгүй юу? Одоо ээсэс салоных гэхээр ингээл нэг модельудаа янз бүрийн өнцгөөс нь аваад тэгснэ ингээ before after-ыг илүү их харуулт юм шиг санагддаг. Тэгээд нэг үзэмж нь очоод нэг гяс хим хийлгэж бэрч юм шиг. Тэгэнгүүт нэг хоккей багшихыг харахаар бол ийм мэдрэмж нь шууд ингээд юугаас нь одоо нөгөө контентоос айгүй мэдрэгдэх байхгүй ингээд өөрөө ингээд ийм мэдрэмжээр хийж байгаа юм шүү дээ ийм хийж байгаа юм шүү дээ бүр үйл явдлын дараа л бүрийг бараг мэддэг байхгүй ингээд ойлгогдчихдаг. Тэгээд танаас салон дээр өдөр тутмын юу болж байгааг аюусаа мэдсэн мэдээлэлтэй болсон байж дээ. Тэгээд дандаа л Близ салон гэж аюусаа харагддаг. За тэгэхээр өнөөдөр тэднийгээ юу нь яаж хийж ийн вэ? Тойрын хувьд одоо маркетинг гэдэг за тойрын хувьд юу нь маркетинг гэдэг юу вэ гэдэг талаасаа л эхлэе л та. Тэгээд салон маркетинг арай өөр баг шиг байгаад байдаг шүү дээ. За тань. За хоккейгоос эхлэе тий. Нэр шинэ салоноо нээсэн баяр хүргэе. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Баяр хүргэе. Баяр хүргэе. Нилээн том залтаа. Мундаг ба штэ. Хүмүүс рүү хандсан тэгээд ажилчид руугаа хандсан гээд хамтран ажилладаг хүмүүс рүүгээ хандсан гээд хоёр төрлөөр би бол дотроо бодоод хийгээд байдаг л та тийм. Дотроо яг нэг төсөөлтөй байгаа нь угаас харагдаад байдаг байхгүй юу бичлэгээр нь. Тэгэхээр маркетинг гэдэг бол ерөөхдөө хүмүүст хүрэх тэр үйл ажиллагааг хийлээд байгаа шүү дээ. Одоо чи ерөөхдөө таг завгүй юм чин сошиалаас бүх зүйлээ хардаг болсон юм чин. Хаана одоо хүмүүсийн хэрэгцээ зүйл хийгдэж байна, өөрт нь хэрэгтэй юм юу байна гэдгийг ерөөхдөө сошиалаас хайдаг болсон тийм. Тэгэхээр бид нар ерөөхдөө иймэрхүү үйлчлэгийг, иймэрхүү үйл ажиллагааг явуулаад байна шүү гэдгийг ер нь тогтмол харуулж яхахыг бол хичээдэг. Тэр нь бол өдөр болгон. Миний маркетинг бол ерөөхдөө өдөр болгон гэсэн. Өдөрт бол заавал нэг постыг нэг рeel оруулна тий. Тэгээ мэдээж тэрнээсээ бол нөгөө затлахгүй л ах хэрэгтэй л тий. Үйл ажиллагаагаа ингээ харуулах гад энд нэг хідэн хүмүүс тий ийм юмыг ингээд хийгээд байна шүү гэдгийг харуулчлаа гэж бодоод зориод ирж байгаа хүмүүстээ тий чанартай үйлчлэгийг чанартай бүтээгдэхүүнээр араас нь зөвлөгөөгөө маш сайн өгөөд хүмүүс юу яг тийм зөвлөгөө аягүй дуртай байдаг юм байна. Зарим хүмүүс зөвлөгөө авмаар байсан ч гэсэн өөртөө асуудаг шүү дээ тий. Тэгэхээр тэрийг нь төрүүлээд хэлцдэг ч юм уу тий. Ерхийдөө хүнээ илүү гоё кэрлээд хүндээ ерхийдөө халамжтай хүнээ илүү анхаарж тэр мэдрэмжийг төрүүлээд тэнгууд нэг хүний ард нөлөө өдөм хүн байгаа. Тэр нөлөө өдөн хүмүүсийн чаар дахиад ингээл үржээлээ хачин. Тэгэхээр ирж байгаа хүн бүрээ ингээд үнэн сэтгэлээсээ ингэж үйлчлэгээ үзүүлээд ингээд гоё зөв энергитэй гаргачих юм бол тэгээд дараагийн хүмүүст хүрэх маркетинг маань тэр манад орж ирж байгаа үйлчлэгч маань л болж байгаа гэсэн үг л тийм. Хурцууд. Яг л бас ялгаагүй яг энэ чиглэлээр л явж байгаа л та нөгөө нэгдүгээр амаас ам дамжиж тий үйлчлэгээ үзүүлсэн хүмүүс маань дээрээс нь нөгөө бас нөгөө сошиалор яг хийж байгаа зүйлээ за манайх яг ийм бүтээгдэхүүнээр ингэж хийж шүү. Хүмүүс нь байнгын суралцдаг шүү гэдгээр бас байнгын нөгөө одоо сошиал ертөнцид одоо тавьж ижил хүн мэдэн шүү дээ. Тэрнээс биш яг ингээд танайх яаж ингэж хүн орж ирэхгүй юм чинь турч хөгжиж байна гэдэг чинь өөрөө бас цаг үетэйгээ бид нар байнгын хөл нийлүүлж байгаа. Шинэ зүйлийг сурсан, мэдсэн зүйлээ буцаагаад нөгөө нэг юм тренд гараад ингээд явж байгаа маань илүү бас нөгөө орчин үеийн чиг хандлага залуучуудад илүү хүрээд ирдэм болов гэж боддог. Тийм яг үнэ. Тэгээ яагаад ингэж сошиал маркетинг амар чухал вэ гэхээр одоо Монголын нөхцөл нэгдүгээр амар төвөгжрэлтэй энэ хоёрдугаар зогсоолын асуудал гэж байгаа тий. Хэзээ ч хүмүүс ер нь ингээд гудамжаар алчаад за энэ салон орчие доо гэж орохгүй л байгаа байхгүй тий. Яг ингээд нөгөө юугаараа харж байгаа л эдний нэрээ энийг очиж үзье да гэж яг зорж иж бүр ингээд нөгөө өөрөө тэр зориг тавьж иж юмаа төлөвлөж иж л очдог болсон цаг үе байгаа байхгүй тий. Тий ер нь урсгалаараа гэдэг ойлголт ер нь бол айгу багсаад байгаа шүү дээ. Хүн ерөнхийдөө бол хүнээ сонгодог болсон, салаанаа сонгодог болсон, зорж очдог болсон тий. Тэгэл зарим нь бол тэгээ хараад хайлтаа хийгээд хараад сонирхоод очиж, зарим нь бол өстой жинхэнэ ам дамжсан гэдэг зүйлээр тэр чинь одоо ам дамжилт гэдэг чинь ерөнхийдөө амар цэвэр хамгийн том маркетинг байгаа шүү дээ. Тий. Тэгээс одоо нөгөө орчин үед ч юм бас ингэдэг болсон шүү дээ. Үйлчлүүлэгчид салоныг сонгож очдог байсан бол одоо салон би ямар үйлчлүүлэгчийг энэ салонд авчрах вэ гэдэг салон өөрөө сонгодог болсон. Тухайн ингээд салооны имиж бүрдэлт. Тэр салооны удирдлагын имиж гэж бас нэг юм байгаа тий. Тэгэнгүүт би энэ салонд ямар сегментийн хүмүүсийг, ямар стил имижтэй хүмүүсийг би энэ салонд авчрах вэ гэдэг нь өөрөө тэр салооны
зорилт, бодлого, алхам, сошиал маркетинг нь одоо тэр чигтээ явдаг болсон болохоор энэ дээр болохоор яг одоо нэг янз бүрийн зүйл ингээл тренд болж байгаа бүх юм хийгээд байвал энэ бас өөрөө бас хэрцээ яг хар нүх болдог гэж байна шүү дээ. Тэгэхээр яг ингээд яг миний одоо салууны имиж юу? Би яг ямар хүмүүс зориод байгаа юм те? Хэдэн настай хүмүүс зориод байгаа. За эсвэл эрэгтэй хүмүүс юм уу? Barber юм уу те? За эсвэл одоо яг юм colorist юм уу? Эсвэл за тэгээд ингээд яг энэ чиглэлээ барьж аваад тэрэн дээрээ зорилгоо тодорхойлоод алхмаа гаргаад хүмүүсийн ур чадварыг яг тэр талдаа нэмэгдүүлээд хүчээ зөв хуваарлах. Яг ингээ яриул бүр айгүй олон талтай тий. Цагийн менежмент хүчээ зөв. Тэгээ өөрөөсөө бас тэрийг хийхдээ өөрөөсөө кайф мэдэрдэг тий. Ингээ цагийг ч анзаарах ойлдог. Яг тэр сегментээр. Тэгэхээр ингээ дурггүй зүйлийг хүн хизэж хийхгүй байхгүй. Тэгэхээр яг нөгөө яг тэр өөрөө дуртай зүйлийнхаа араасаа явна гэсэн үг. Энд чинь гэхдээ ингээ ганцхан нөгөө нэг үсчин стилист гэдэг чинь одоо ингээ бүх зүйлийг ингээ төгс хийн гэдэг бол бас жоохон ингээ одоо төгс байж ижил хийн гэсэн үг. Тэгэхээр төгс хүн гэж бас байх жоохон хэцүү л дээ. Одоо тойрных бол бас илүү салонд нэвтрүүлдэг үйл ажиллагаа нь бас ингээд жоохон чиглэлтэй шүү дээ тий. Насны ч гэсэндээ онцлог харагддаг. Манайх бол ерөөдөө ер нь бол бүх насных нь тийм бүх үс эрэгтэй эмэгтэй тэгээ хүүхэд нөгөө 8-80 настай гэж бүх хүнд ингээд хүртээмжтэй үйлчлэгийг үйлчлэхийг зорддог. Гэхдээ бол нөгөө нэг тийм инээдтэй яриа хүртлээд штэ тэгээ эрэгтэйчүүд үсчэндээ эхнэрээсээ илүү үнч байдаг гэдэг. Тэгэл хааны дагаал явж идэг тэгээ тэгэхээр эрэгтэйс гэдэг болохоор өөрөө маш тийм чухал тэр хүнийг бол бүх ингээ онцлогийг харуулж идэг. Стил имижийг бүрдүүлж идэг маш чухал хэсэг нь аваад байгаа юм л да. Тэгээ ямарсаа эрэгтэй усчинтай бол болсон байгаа ингээд зарлаад тахгүй тий. Тэгэхээр яг нөгөө салон болгоны нөгөө өнгө айс тэ зориг гэдэг чинь өөр болохоор тойрын хувьд болохоор зэрэг бас өөр юутай хэрнээ очих зэг нь бас нэг л байгаа байхгүй тий. Олон үнэлэх хүрч гой зүйлийг л мэдрүүлэх шүү дээ. Тийм шүү дээ. Ааха. Тэгээд нөгөө санийгийн бичлэгээс эхлээд ийм харагдаад одоо ингээд before after бас дунд нь явцсан бичлэг орсон төсгөлд нэг юм чимэгнүүд айгүй харагдаад ингээл одоо жижигхэн хүзүүний зөвлөлтч гэдэг юм эсвэл юм цэцэг хийж байсан ингээд харагдаад байдаг хгүй. Тэгэл харангуй ямар гоё ингээл тийм дотор сэтэл төрөөд байдаг хгүй. Тиймэрхүү зүйл дээр ер нь яаж одоо яадаг вэ? Ер нь бичлэг хийх процесс яаж явагддаг вэ хоёроо? Бичлэг хийх процесс сүүлийн үед би харин энэ дээр суралцаад байгаа. Өмнө нас байсан мэддэг байсан. Тэгээ сүүлд би бас нөгөө Амосынхон сургалтаараас нөгөө сошиал маркетинг зураг яаж авах вэ, контент яаж хүчүүлэх вэ гээд Солонгост очиж сурсан. Бас Хонконгийн алдартай бас нөгөө яг одоо тренд болоод байгаа пермартистаас бас яг яаж зураг авдаг гэдгийг нас сурсан. Бүр үнэхээр ингээд бүр шал өөр юм бэлээ. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бас яг л адилхан. Бас л одоо нөгөө студийн хүмүүс шиг л гэсэн. Бүх аксессуаруудыг бэлтэн нөгөө хүний одоо нөгөө арьсны онцлог байна тий. За үснийх нь өнгө төрхөнд тааруулж тэр аксессуаруудын нөгөө чимэглэлийн өнгө төрхийг бэлдэж чимэглэлтэй оруулна гэсэн үг. Одоо чинь ингээд хүн хичнээн гоё усан янзалчаад нүрэ бодоогоо байвал бас онцгүй шүү дээ. Тэр төгс биш харагдана. Нүрэ хичнээн гоё бодчаад эмэгтэй хүнд бас нэг ганц тий эмэгч юм уу зүйлт байхгүй бол бас хоосон харагддаг. Тэгэхээр тэр орчинг яг амьд жинхэнэ харагдуулахын тулд бүх юм ингээд деталь бүр ингээд яг ийм тэр үсэнд зориулагдсан энэ имижийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд тэр имижийг бүрдүүлсэн бол яг тийм имижийг хүссэн хүмүүс нь л энэ салааныг зориод байгаа байхгүй. Тэгдэг. Яг нөгөө сурчлагын дээр ямар насны ямар модель ашигласан шалтгаалаад тэрэндээ төсдөөл хүмүүс яг сонирхолтой хүмүүс юм. Тэс өөр юм хүсэж байгаа хүмүүсийг бол одоо яг тэр газар л очивол илүү зүгээр шүү дээ тий. Одоо нөгөө funky style гэдэг шүү дээ. Нөгөө generation Z-ийн үеийнхэн гэдэг ч юм уу юм том өргөн өмдөн дээр цогцдог хийм хийх нь бас өөр төрлийн хүмүүс ч гэдэм үү тий. Тэр төрөл дээр бас контент модель нь ч хүртэл өөр болоод явчих. Тийм өөр болчин гоё загварлаг чиглэл рүүгээ хандаж бас контент хий гэж бас бодож байгаа. Манаас 25 оны төлөвлөгөөнд бас нөгөө ингээд төлөвлөөд яваад яг тэрэндээ ингээд тууштай явах хэрэгтэй. Тийм. Ерөөсө байнгын давтамжтай гэсэн. Одоо залхуулаад асуухад яг ингээд төлөвлөгөөгөө ингээд бүр дараалал гаргадаг. Одоо ийм контент хийн, ийм контент хийн гэд гаргадаг тий. Тэгдэг гэсэн үг. Одоо нөгөө улирлын бас эн чинь чанартай болчихно шүү дээ. Тэнгүүд бас нөгөө жоохон одоо ингээд улирлын сезон за одоо энэ үе дундтай энэ дээр одоо жоохон ийм үеийг яа. За одоо энэ дээр иймэрхүү контент хий. За нэг 7 хоногтоо нэг за нэг хэдэн рeel хэдэн пост хийх ёстой шүү. За тэгээ утсандаа ингэж хариулъя ч гэдэг юм. Энд чинь бас нөгөө нэг утасны хариулт хүртэл энэ чинь бас нөлөөлдөг, цагийн менежмент хүртэл нөлөөлдөг. Ер нь ингэж яривал энэ бас бүтэн сургалт болох байхаа. Хогийн агшийн
Сошиалаа төлөвлөж гин үү? Ер нь бол төлөвлөхгүй зүгээр нөгөө юм зуршил маягийн юм болсон гэх юм уу? Тэгэхдээ байнга л хийгддэг. Би одоо өдөр болго ус засаа зогсдог, будаа зогсдог бол яг тэр шиг л өдөр болгон зураг аавна, өдөр болгон бичлэг хийн. Тэрийг болохоор яг өөрчлүүлж байгаа өөрчлөлөгч нартай явцдаг. Мэдээд царай бол гарахгүй. Дандаа өөрчлөлөгчдийнхээ 3 талаас нь ерөөдөө яг нөгөө харуулж байгаа хэсгээ оруулаад царайг нь бол мэдээж зөвшөөрлөхгүй юм чинь царайг нь оруулахгүйгээр ямар үйлчлэг хийгдээд байна, тэр үр дүн яаж гарч ирж байна те. Тэрийг бол ерөөдөө заавал гарах юм бол басаад хамтран ажиллагчдынхаа ажлыг ингээд бичээд хадгалаад зураг мургийг аваад ингээд дандаа сэвлээ яваад байдаг гэсэн. Тэгээд бидэрт мэдээж бас нэг баг зэргийн чөлөө цаг гарна, амрах цаг гарна. Тэр үедээ тэгээд миний бас нэг хідэн ашигладаг аппликейшнуд байгаа. Тэгээд нөгөө байнгын хийдэг болохоор ерөөдөө надад бол нэг тийм хэцүү зүйл ерөөсөө санагддаг байхгүй нөгөө зураг бичлэг хийх. Мэдээж нөгөө мэрэгжлийн хүмүүс шиг бүр амар тийм serious юм хийхгүй ч гэсэн хүмүүс бол бас хөнгөн юм дуртай штэ. Бас ингээл юм хөнхөө тий хөнхөө бичлэг ингээл тэр зүйл нь ингээл ойлгомжтой хідүү хөхтэй хүн ойлгоход амархан харагдаж байхад ерөөдөө хүмүүст хүрчдэг байх гэж бодоод байгаа. Манай сааны болохоор нөө ямиг амар гой сэтгэл гаргаж хийдэг ингээ өөрхийн стил имиж нь ч гэсэн ер нь тийм штэ тий. Тэгэхээр ингээд хоёрын нөгөө нэг юмд нөгөө хандж байгаа хандлага болон тий сэтгэж байгаа сэтгэмж болон хоёр нь ингээд шал хоёр өөр ертөнц заад байгаа байхгүй. Гэтэ мөн л адилхан түрүүний хэлдгээр эцсийн зорилго нь бол адилхан тий олон хүмүүст хүргэж олон хүмүүсийг татах тий тийм зорилготой. Тэгээ ерөнхийдөө баримтлаж байгаа зарчмыг ингэж анзаардаг шүү дээ. Өдөр болгоно нэг reel тэгээд нэг 2-3 story гэж анзаарэгддэг шүү дээ. Ямар ч тач өнөөдрийн reel яач уу гэж толгойн дотроо бодож байгаа. Тэрийг өнөөдөр ямар reel гарах уу гэдэг нь гараад ирж байгаа хөөх тий. За тэрнтэй холбоотойгоор сая нэг гоё асуулт орлоо. Анхны reel-үүд ямар байдаг байсан бэ? Анхны reel-ийг хийх үед яаж исэн бэ? Одоо тэрийг харьцуулж харж үзчихсэн. Рeel хөгжөөг байх чинь тэгэл бичлэгийг богино хэмжээгээр бол байнга л хийдэг лээсэн л та. Тэгэхээр яг тэр анхны гэсэн дурсамжийг бол бас тод санахгүй л байна тий. Би яг санаж байна. Би яг нөгөө анх яг шулуун хийм айгуусаа хийдэг гэсэн байхгүй юу? Ер нь хиймэнд амар сонирхолтой. Тэгээ шулуун хийм хийгээд би санаанд чгүй тавьцсан. Зүгээр ингээд нөгөө тэр үед чинь би тэгээ пэйж мэжэж хөгжүүлээгүй. Зүгээр ингээд нэг аягүй гоё болоод тэгэхээр би зүгээр тэрийн санаанд нөгөө өөрчлөлөгчийн зараас нь зургийг аваад ийм шулуун юм хийж ийна гээл зүгээр нөгөө групп дээр тавьсан юм аа. Ямар групп лээ одоо санахгүй байна. Тэгээд ингээд групп дээр тавьсан чинь маргааш миний утас бүр ингээд тасралтгүй дуурайд бүр ингээд цогсоо зайгүй. Тэгэл тэр үеэс хойш Тэр группээ хэлчихэж шүү. Окей. Тэгээд тэр бичлэгийг тавьснаас хойш ингээд мэдчихэж байгаа байхгүй. Тэнгүүд нь би тэр хүн ингээд айгу олон цаг аваад ирж байгаа ш. Тэнгүүд нь амжихгүй байгаа юм чинь. Тэг ингээд цаг нь байхгүй бүр ингээд сар мараар ингээд барыг дүүрсэн заяа. Тэгээд би айгу ингээд боломжийн үнэтэй хийсэн байхгүй. Анх бизнес эхэлж байгаа хүн чинь. Тэгээд ингээд ганцаараа хийгээлсэн. Тэгж жагаад өөр химиг илүү гоё юм бүр сонирхол татаад тэгээд ингээд цаашаа яг явж ирсэн. Тэгээд одоо бол ингээд миний хувьд бол ингээд сошиал маркетинг байхгүйгээр бол хизээч одоо бас явхад хэцүү. Дээрээс нь хичнээн сошиал хийсэн ч гэсэн яг тэр хүн яг тийм болоод гоод ирж байхад яг тэр зүйлийг харуулах нь аюул чухал. Тэгэхээр нэг бодлын бас аюу эрсдэлтэй байхгүй юу? Хичнээн гоё сошиал маркетинг хийгээд яг тэрэн шигээ байж чадахгүй бол яах вэ гэдэг нь амар хэцүү. Бас нөгөө талаар аюу дарамт болдог. Өөрт ингээд болчлоо, ямар гоё болчихоо гэдэг нэг тийм болцсон бүтээлүүд байдаг шүү дээ. Гоё хараг хүмүүст яг тэр мэдрэмжээр хүрдэг байх гэдэг. Тийм тэгдэм юм шиг санагдаад байдаг шүү. Тэгээд тэгэж хүргэхдээ бас нөгөө нэг агуулж байгаа текстүүд нь аюу чухал юм шиг санагдаад байдаг тий. Ямар текстүүдийг зайлшгүй байлгадаг вэ? Хоёр. Би бол үйлчлэгийн нэрийг бол заавал оруулдаг. Өөрийнхөө хийж байгаа бичлэгнүүдээс яг дутуу юм анзаарах юм бол хүн ер нь эхний 3 секунд дээр л яг анхаарал татдаг гэдэг байгаа шүү дээ. Ингээл тийч мэдээж ингээл уцаа ч юм уу ингээд гүйлгээд явж байхад яг анхаарал татах дээр эхний 3 секунд тахад тэр зүйлийг ингээд цааш нь өргөжлүүлж үздэг гэдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс ч бас бусад маань бас яг тиймэрхүү зүйл дээр бас илүү анхаарал бас юм ивэл бас илүү амжилттай байж чадах байх гэж бодож байна. Одоо ингээ гоё болцоод идэг нөгөө хүн ингээ зургах болох дургүй байдаг байхгүй юу? Зарим хүмүүс. Тэгэхэд нөгөө ингээд яг нөгөө гоё юм нь яг урдаа байгаад байгаа байхгүй. Нөгөө гоё яг ингээ царайнда байгаад байхад мэдээж ингээ хүн болгон ингээл уртаасаа зураг авахгүй. Тэгээ тэрийг бас нөгөө нэг ахуулуулахын тулд бас арга байна. Нууц арга хэлэх гэж шүү. Тий. Тэгээд арга бас байгаа. Тэр чинь бас нөгөө хувь хүмүүсийн нөгөө хоорондын харилцааны арга ба штэ. Тэгээд
За ахуулахгүй араасаа ахуулж байгаа тохиолдолд бас нэг эвтэйхэн ингээ гоё ингээд авчиж болж байгаа. Тэгээ яг ингээ гоё авъя гэхээр бас яг л адилхан одоо нэг юм гялс хурдан ажиллах хэрэгтэй байхгүй. Хурд бас хэрэгтэй болчих. Нөгөө гэрлээ гялс авчирна те. Нөгөө нэг юмгаа хийн. За тэгэл нөгөө орчин гялс ингээл бүрдээ за энэ зогсчих гээл нөгөө нэг шууд тэр дорн тэгээ сандал дээр нь ингээл авчвал бас яг нөгөө гарт баригдаж биднэрт мэдрэгдэж байгаа шиг тэр фото зурагч юм уу бичлэгэн дээр гаргана гэдэг нь өөрөө бас нэг бодлын нөгөө талаараа бид нар бас ингээд видео контент бүтээгчд болчиход байгаа байхгүй тий. Тийм тэгэхээр зэрэг тэрний чин талаар бас сургалтанд суун. Мэдээж чинь одоо нөгөө ингээд сурахгүй л хүн ингээл гуугаал те өө за бас нэг ингээл газар дандаа л гуугаад байна гэж аахгүй шүү дээ. Нэг химичээл хүн гуугаад байна гэж аахгүй. Тэгэхээр өөрөө тэндээ мэдээж сурах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсө алхам тутамдаа л сурталцах болчиход байдаг тий. Яг үнэ. Тэгээ сурхаас гадна сурсан зүйлээ шууд хэрэгжүүлэхгүй бол бас тий сурсны эрг гарахгүй тий. Тэнгүүд өмнө ингээл нөгөө алдаад идэг зүйлүүдээ ярьж юм л та. Хүмүүс ингээл зүгээр бичлэг аваад пост тэгэл буст тэгэл татчих гэж бодоод идэг гэсэн чинь дахиад яг сураад ирсэн чинь яг энэ бустыг яаж ийх юм. За яг ямар хүмүүст зориулах юм ч гэдэм ингээд нарийн ингээд бас л нөгөө нэг тэр чинь нөгөө бас сурж байгаа. Тэр алгоритм дандаа өөрчлөгдөд байгаа байхгүй юу? Яг үнэ. Тийм тэгэхээр тэрэнд нь бас тааруулж тийм шүү дээ. Одоо Facebook ч амар ухаантай болсон. Ямар дадал хөвшлээр хүмүүс одоо юу хайлт хийж ийн гэдэг дээр нь толгуурлаж бүүстэй өгдөг болсон ш сонголттой болц тээ. За одоо салон чинь ингээд сандалнуудтайгаа тий. Тэр сандалчин бол ерөнхийдөө мөнгө л гэсэн үг шүү дээ тий. Тэр сандал одоо ажлын хэдэн цаг байдیں۔ Тэр цаг болгон дээрээ л байнгын хүн суудсан байж ш тэрнээсээ одоо ашгаа гаргаад бизнесийн ашгийг хүртэн тий. Тэгэхээр тэрнийхээ ноу хавыг хуваалцааш хоёр маань яаж одоо банк дүүрэн байлгах уу тэр хоосон сандал байна гэдэг чинь нөгөө ашиглахгүй байгаагийн зардал чинь бүр айгүй өндөр гардаг юм нь бол тий. Тэгэхээр яаж тэрийг дүүрэн байлгах уу? Чиглэхгүй. За энийг ярихаар зэрэг эн чинь зүгээр нэг сандал дүүргээд байгаа асуудал биш болчиход байгаа байхгүй юу? Бүр айгүй том юм сэдв болно. Тэгэхээр юу вэ гэхээр эхлээд тэр сандлыг дүүрэхийн тулд тэр сандал дээр ажилладаг хүмүүсийн авчрах хэрэгтэй бол. За хүмүүсээ авчрахын тулд тэр хүмүүсийн орчин нөхцөлийг бүрдүүлнэ. За одоо нөгөө хүмүүсийн чинь нийгмийн одоо тулгамж байгаа асуудал тий. За нийгмийн даатгал хүмүүс ч одоо ер нь их цалин мөнгөнд нэг татагдаж ирэх байлцсан. Тий. Тэр байгууллагын соёл хитийн зорилго за тэгээд одоо алсын хараа гэдэг юм татагддаг болсон тий. Тэгэхээр зэрэг зорилго алсын хараа маань зөв байж төлөвлөгөө маань гарна. Зорилго маань гарна. Тэгэнгүүт за нөгөө хүмүүс чинь нэгэн зорилготой болоод ирэхээр зэрэг бид нар тэр сандалтай тэр хүмүүст үйлчлэхдээ ямар үйлчлэгээ үзүүлэх сандал маань дүүрэх вэ гэдэг алхмуудаа гаргана. Алхмуудаа гаргасны дараа бид нар юу хийх вэ гэдэг одоо зорилгоо тодорхойлоод алхмаа гаргаад за тэгээд нөгөө нэг одоо хамгийн сүүлийн бүлэгдэл саяны сошиал контент яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг мэдээж тэр дотор хамгийн миний чухал зүйлүүд бол одоо нэгдүгээр мэдээж одоо нэг үйлчилгээний соёл ингээл зөндөө зүйл явж байгаа шүү дээ. Тэгээд салооны эмх зэгц, дээг журам, дотоод одоо соёл гэдэг юмнууд бүр асар хамгийн бидний мэддэггүй хамгийн анзаардаггүй юм чинь хамгийн чухал зүйл байдаг гэсэн үг. За тэгээд нөгөө салооны одоо эрүүл харилцаа байна. За тэгээд одоо нөгөө хүн болгон ийм одоо стресстэй нийгэмд амьдарч байгаа нөгөө хүний сэтгэл зүйн эрүүл мэнд дээр хүртэл анхаарч байна. Тэгэхээр чинь л одоо ганцхан сандал дүүрэх асуудал биш болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ингээд уг үндсээр нь ингэж ажиллаж ижил тэр сандал дүүрнэ л гэсэн үг. Сандал дээр би ч одоо хэрэглэгчийн үднээс ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд ямар нэгэн салон очил сандал дээр нь суухад ерөнхий салооны уур амьсгал шууд мэдрэгддэг байхгүй. Ингээд аавранч гэдэг юм уу тийм ингээд энэ жоохон хоорондоо ярьдгүй хүмүүс юм байна да. Нөхөсөд болсон юм байна да. Эсвэл өөдний салон чи ямар хоорондоо гоё юу юм нэг нэгнийгаа нөхөд ажиллаж байгаа юм шууд мэдрэгддэг нэрэ. Тэгэл багийн ажиллагаа тий нэг нэгэндээ хайртай байх. Тэгээд нэг нэгийг хүндэтгэх ийм юмнаас болж л одоо тэр одоо салон хурдан ажиллагаа тий. За өнөөдөр ингээд цаг захиалаад очиход ингээд тийм ч бүтээгдэхүүн байхгүй, ийм ч хүн өвчтсөн ингээл яхад нөгөө хүн нэг ирлээ, хоёр ирлээ, гуравтгаа ирэхгүй л гэсэн үг. Тэгэхээр байнгын тэрийг жигд ажиллагаатай явуулахын тулд анханаас нь тэр суурийг зөв тавьж, анханаас нь яг одоо тэр хүн болгонтой тулж өдөр болгон л анхаарах арчлах одоо тэр тий одоо арчлах гэдэг нь одоо нөгөө бүр ингээд бизнесээ арчлах гэсэн услах дандаа ингэж. Тэр миний хувьд айгүй чухал байдаг. Ажилдаа дуртай ажил ер нь бол ажил амар сайн урагшсан л да. Багийн гишүүд маань гэсэн ажилдаа дуртай байх тусам хийж байгаа ажил нь
одоо илүү тийм өндөр үр дүнтэй бүтээмжлэг гарна. Тэгээ өөрсдөө ч сайн ажилдаа илүү ирэх дуртай байна, идэвхтэй байна. Тэгээ ер нь бол ажил гэж чинь бидний хоёр дахь гэр байгаа шүү дээ. Тийм. Хамаг ихэнх цаг хугацаа өнгөрөөдөг газар чинь ажил байгаа даа. Тэгэхээр ажил дээр тэгээ тэр ажил дээр өглөөнөөс орой хүртэл байж байгаа юм чинь бүтээмжлэг цагийг л өнгөрүүлэх амар чухал байгаа. Суул цаг биш бүтээмжлэг цаг. Бүтээмжлэг цагийг өнгөрүүлэхийн тулд манай багийн гишүүд ерөөхдөө ажлаа аягүй сайн мэддэг. Ажлаа аягүй сайн хийж чаддаг юм бол тэр бүтээмжлэг цагийг өнгөрүүлнэ. Илүү нөгөө кайфтай өнгөрүүлнэ гэсэн үг. Ядтаа үйлчлүүлэгчтэй үйлчлэгээ үзүүлээд гарлаа гэхэд үр дүнгээс өөрөө кайф аваад тэр чинь үйлчлүүлэгчээ гоё ойлгочоор нэг тийм хамт ингэж жаргаад идэв шүү дээ тий. Гэдэг үстэй ямар хөөрхөн болчихоо ямар гоё болчихоо одоо ястаа гоё зөгчиж штэ ийм л ингэхээс юм тэхэлээс юм шаал өөр болчтой гэж нөгөө хүндээчсэн гоё мэдрэмж өгөөл өөртөө ингээл хамт баярлаа тий. Тэгэхээр мэдээж тухайн хүн чинь тэр зүйлийг хийж чаддаг болохоор тэр мэдрэмжийг аав шүү дээ тий. Хийж чадаа тэр үйлсээ хийж чадж байгаа болохоор тэгэхээр ур чадвар нөх хүжил төвчлээ амарч байна. Ерөнхийдөө багийн гишүүд амар чухал сайн битээр уусаа ингэрээ санал нийлэх. Багийн гишүүд амар чухал гишүүд. Яг нөө нэг зорилготой тий нэг завин дээр суусан юм чинь одоо илүү ийм итгэвчтэй тэгээ тийм тогтмол аз жаргалтайгаар ажиллаа хийхээ гэхээр хүн бүрийн эцсийн зорилго чинь мэдээж сайн сайхан амьдрал эдийн засгийн хөгжил дэвшил тий өөрхийн карьер мэдлэг юм түгээж илүү сайн л явна гэсэн. Тэр зүйлийг яг ярьж ийсэн. Нөө хувь хүний хөгжил маркетинг хоёрын холбоотой байгаа юм л да. Тэгээд өргөжлүүлээд тэгэхээр тэр зүйлээ нийт төрөх чинь яг нэг маркетинг гэсэн зүйл хэлчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр маркетингийн цаана айгүй том юм батсуур болох зүйлсээ бид нар айгүй сайн бэлдэж тэрэндээ айгүй тийм шүү дээ. Одоо нөгөө нэг цаадхан суулгаад байвал чанаргүй бүтээгдэхүүнийг сурчлаад байгаатай ялгааг өгөхгүй те. Нөгөө хятад чанаргүй нөгөө бараг нэг аваад хэрэглэгүүд өө ийм л юм байсан юм биш гэл. Цаг хугацааны ирэхээр угаасаа тодроод гараад ирнэ. Тэг яг бидний бэрэгжил бас нөгөө талаасаа хэцүүлтэй. Яг хүний гоо сайхантай хүний толгой дээр тэргүүнд нь ажилладаг те. Мэдээж ингээд бид нар мянга хичээсэн ч гэсэн мэдээж бидний төлөвлөгөөнөөс өөр зүйлээс гарч болно. Ажлын үр дүнгээс таашгүй шүү дээ. Тэрийг болохоор бид нар нэг харилцаа хандлага гэдэг зүйлээр үйлчлүүлэгчдийг ойлгуулж ааж гарна л та. Тэг ганцхан шууд нөгөө нэг тэр үйлдэлээс гарч байгаа үр дүнгээс гадна бидний нөгөө харилцаа хандлага ойлголцол те. Анханасаа тэр үйлчлүүлэгчтэй юу хийх гээд ямар үр дүн ямар эрсдэл гаргаж болохыг зүгээр ойлгуулна гэдэг. Тэр харилцаа хандлага маань бас л нөгөө нэг маркетингийн чинь бас л нэг том нэгэ хийсэн болчихоо. Тэгэхээр энэ маркетинг гэдэг зүйлд бол ингээд багтахгүй зүйл бол ерөөсөө байхгүй болчиход байна шүү дээ. Бидний яг гол нь бид нар нөгөө тэр бүхнийг ингээд хүмүүсээ татахын тулд нөгөө нэг цацж байгаа хэлбэр маань л арай нөгөө нэг өнгийн хэсэг нь байгаад байгаа тийм өнгийн хэсэг л байгаа. За тэгээд подкастынхаа төгсгөлд та хоёроос одоо бусад мэрэгжилт нэг нөхдөдөө тий одоо юу гэж хэлмээр байдаг вэ? Хэлмээр байгаа зүйл байна уу? Тэрийг хэлээд өгөөрэй. Яг одоо нөгөө нэг одоо ингээл бараа бүтээгдэхүүн бүх юм байгаад идэх те яг яхаа мэдгүй байгаа бол эхлээд нөгөө өөрөө өөртөөгөө сайн яриад үзчих хэрэгтэй. Нэг сайхан сууж байгаа те ингээд бичээд те за би энийг хийх дуртай, энийг хийх дургүй гэдэг тийм яг зөв. Тэгээд дээрэс нь шүү дээ те би ийм хүнтэй ажиллах дуртай, ийм хүнтэй ажиллах дургүй гэдгээ бас хийх хэрэгтэй. Ер нь бизнес гэдэг чинь бас нэг бодлын нөгөө нэг яг үнэндээ энэ чинь тийм тоглоом биш аахгүй те. Хүн дуртай хүнтэйгээ дуртай зүйлээрээ хол явахыг боддог шүү дээ. Тэгэхээр би ийм хүнтэй ингэж ажилламаар байна, ийм хүнтэй ажилламааргүй байна гэдгээ бичээд өөрөө өөртөө ажиллах хэрэгтэй. Тэгмүүд тэрнээс чинь зүрсэн хүн ороод ирвэл мэдээж ингээд хэцүү шттэ ажил явахд хэцүү. Тэгэхээр зэрэг ажилд авахтаа л нөгөө тийм хүмүүсээ л одоо шалгаж авах гэсэн үг шүү. За тэгээд мэдээж өөрөө өөртөө би юу илүү сайн хийж чадах юм? Энд одоо Монголд одоо юу илүү тренд болоод байгаа тий? Манай салууны имиж яг юу байх ёстой ингээд илүү тэр талаараа илүү ингэж гоё ингэ бичээд тэнгууд минийх энтэй яаж авах гэж байгаа юм тий. Тэгээд одоо тэндээсээ гоё ингээ өөрөө өөртөө ингээ ажиллаад тэгээд би ер нь жоохон ингээд нөгөө өөрөө өөртөө ингэж бичиж ажиллах айгу тийм дуртай гэсэн үг. Тэгээд яг ингэ бичээд ингэ төлөвлөгөөгөө гаргаад би бас багасаа нөгөө өдрийн тэмдэглэл айгу хөтэлдэг гэсэн болохоор ингээд байнгын нөгөө ингэ бичиж дандаа нөгөө төлөвлөд төлөвсөн юмнуудаа ингэ дандаа чеклж явдаг. За ингэ жилээр төлөвлөчөөд тэгээд ирэх одоо ингэ жилд би яг ийм ямиг зорж байгаа гэдэг ингэ тэр зорилго
луужин чинь яг ингээл байхал юм бол тэр луужингийн дагуу л явдаг байхгүй юу. Тэгээ ямар ч зориггүй байх юм бол юуны төлөө яваад байгаа. Тэгээ дээрэс нь тэр салон ингээд удирдах байгаа хүн одоо тэр луужин шиг одоо чиглүүлэх хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй болохоор нөгөө чиглэл байхгүй хүмүүс ч одоо яг юуны төлөө яваад байгаа. Өдрөөр цагаа бүртгүүлэхийн төлөө явж байгаа юм уу? Эсвэл зөвхөн цалин авахын төлөө байгаа юм уу? Эсвэл энэ салбарын хөгжлийн төлөө байгаа юм уу? Эсвэл өөрийнхөө одоо тэ өөрийгөө тижээх гэж яваад байгаа юм уу гэдгийг чинь одоо ингэ чиглүүлнэ гэсэн үг. За манай солио ийм зоригтой шүү, ийм контент шүү. Бид нар ингийн тулд ийм юмд хүрэн шүү гэдэг нь л аягүй чухал. Тэгэхээр тэрийг л аягүй сайн одоо удирдлага, маркетинг менежерүүд нь одоо салооны ингэ бүтцээ сайн нэлээд сайн гаргачих юм бол ерөөсөө одоо нөгөө зураг төсөл барилга барихад зураг төсөл нь бэлэн байх юм бол барилга босдог шиг салооны одоо нөгөө одоо бүтэц зохион байгуулалт нь зөв удирдлагатай, зөв одоо бодлоготой, зөв ингээд одоо хамт олноор хүрээлүүлсэн ийм байвал тэгээд ерөөсөө ингээд босоод ирнэ л шүү. Тэгээ энэ дээр бас миний зүгээс тэгж бодож байна. Заавал олон баг хамт олонтой салоомч зүгээр магадгүй ганцаараа ажилладаг хүн байсан ч гэсэн хэрэгтэй тий шүү дээ. Тий. Ганцаараа өөрөө төлөвлөгөө гаргаж шүү. Тэгэл бизнесийнхаа тэр чин бизнес шүү дээ. Тэгэл төлөвлөгөө гэхэрэл хүмүүс амар том юм бод таахгүй. Маргаашийн юм хүн төлөвлөдөг тэгэл ахгүй юу. Яг л энтэй адилхан. Энд чинь арай нэг юм төлөвлөөл ингээл аюул толгойд утгах юм энийг зэгстэй болгоно гэсэн үг тийм. Тэгээ хэрэгтэй хэрэггүй юм аа гоё ингээд бичиж тэмдэглээл тэгэл энэ яг тийм чухал биш юм байна. Энэ хамгийн чухал юм. Энийг яаралтай хий гэдэг. Тийм. Жишээ нь одоо бас яг ийм штэ. За өнөөдөр би одоо ингээд цаг авахд хүртэл яг энэ төлөвлөгөөнийхөө дагуу авна. Одоо жишээ нь ажлын бүтээмжийн хүний цагийн бүтээмж гэж нэг хүний байгаа штэ. Физиологийн цагаар тий. Тэгэхэд би хамгийн бүтээмжтэй цагтаа хамгийн өндөр үнэлгээтэй одоо тий үйлчлэгээ авах жишээ нь энэ чинь бас л ингээд ноу-хау маркетингийн ингээд юу. Тэгэхээр би ингээд амар ингээд бүтээмжгүй болсон ажилчдыгаа хамгийн орой ингээл тэ сортой будаг тийм ингээл тэ ажлуудыг ингээд хийлгээд байвал нөгөө хүмүүс чинь ингээд тэ аль өршөө нөгөө нэг ингээд хүний угаасаа тарих хідэн цагтаа төвлөрч ажиллах уу гэхэд орой болцоо ингээд ажиллаулаад дандаа ингээд байвал нөгөө хүмүүс чинь ажлаа салшрах хам шинж тусч. Тэгээ нөгөө ажилдаа явах дург болчихсон. Ядраа байнга ядралтай тэ. Тэр зэрэг тэр тал ер нь айгүй олон талын л бодох хэрэгтэй. Зөв. Окей багш. Юу гэж хэлмээр амар олон. Аюу их мэшлээ шүү. Сүүлийн үг гээгүй юм уу? Баярлалаа. Сураад ичнэ. Би зүгээс бүр хамтаага бүх хүмүүсээсээ сурдсан шүү. Тэгтээ мэрэгжил одоо энэ мэрэгжлийг сонгоод энэ мэрэгжил цаг хугацаагаа асуулаад тэгээ цаашдаа ч ирээдүйдээ ингээд төлөвлөгөөнд оруулсан цаашдаа өөрчлөлнэ гэж бодоод мэдээж ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэгээд хоёр бол тэгээд бас яг юм хичээж суралцаж байгаа залуу хүмүүсийн төлөөлөл ерөөдөө өөрсдийнхөө тий бяцхан хийдэг өдөр тутамдаа хийдэг өөрсдөө арга туслаас ингээ хуваалцж байгаа төдий тэгээд та бүхнээс ч гэсэн суралцах юм бол маш их байгаа гэж бодчих. Ер нь мэрэгжил нэгт хүмүүстэйгээ ингээ уулзахаар ингээ байнга ингээ бие биенээсээ суралцж яадаг. Бидний мэрэгжил бол суралцаж дуусдаггүй. Ер нь бол баг минут секунд тутамд тийм суралцж яадаг тийм мэрэгжил шүү дээ тий. Яг өөрийнхөө зүгээс хаашнаа л энүүгээрээ ингээ сурч боловсрон хөгжин дэвшин ингээд амьдралаа ингээд төсөөлж байгаа бол цагаа битгий алдаараа ингээд үргэлж ингээд шинээр сурч хөгжихийг өөртөө хөрөнгө оруулалтыг хийх хичээгээрээ тэгээд ерөөдөө зүгээр суухгүй гэдэг нь болохоор өөрийгөө ер нь байгаа шүү гэдгийг ингээд харуулж байгаарай гэж хэлмээр нь яа гэхээр өөрийнхөө юм хийж байгааг ус тайрчаад нэг хөнхөн оролт хийгээд ч хамаагүй ингээд өөрийнхөө фэйсбુક дээр ч хамаагүй стори хийгээд тавьчихэл тээ тэр чинь л өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл болж байгаа байхгүй тийм. Тэгэхээр өөрийнхөө төлөө хичээгээрээ мэрэгжлийнхээ төлөө ингээд сурч хөгжихийг өөртөө хөрөнгө оруулалт хийхийг ингээд жоохон ингээд дөр зорддог байгаарэ. Тийм л зүйл хэлмээрэн тэгээд бас илүү сурч хөгжихийг бидний дээр чинь мондог ах гişнэр байгаа. Тэгээд ер нь хэд ингээд хараад ингээд бас ингээд үлдэрлээд явж идэг. Тэгээд бид ч гэсэн цаашлаа сурч хөгжих хичээх болно. Тийм. Энэ сая бол ярьсан юм зөвхөн өөрсдийнхөө хэмжээнд ярьж байгаа шүү. Тэгээд бицхан нав хав. Тэнгүүд нөгөө нэг амар лаг нөгөө сошиал контент хийдэг хүмүүс гайхгүй.
Үгүй шүү дээ. Ер нь тэгэж бодоод эхэлчих юм бол одоо зогссон л байна шүү дээ. Бид нар чинь хийхгүй бол хизээч одоо нөгөө эхний нэг дэх алхмаа хийхгүй бол хизээч тэр 100 дахыг төсөөлөд хэрэггүй. Ер нь бол өөрөө өөрсдийнхээ хэмжээнд юм хийдэг байх ёстой. Тэр нь болохоор сайн муу байх нь хамаагүй. Хилтэй зүгээр ах. Сайн муу хийн шүүхий хэрэглэгч нар л шүү. Бус нь бол тэгээд ямар ч тач хийж байгаа чадхаараа л хийгээл ах хэрэгтэй. Яа тэгэхээр бид тэр үеийн мэргэжлээр ажиллаж байгаа юм чинь бид нар чадхаараа л хийгээд ах хэрэгтэй, хичээгээд ах. За өнөөдрийн ярилцлага маш гоё боллоо. Хоёр оролцогч багш нартаа баярлалаа. Тэгээд Амосын 2 дахь подкаст ингээд өндөрлж байна. Баяртай. Баяртай.